үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний болон гадаад кино үзвэр Бatu Box. Boxo net. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ эрхэм хүндэт үзэгчтэй айлчлан ирж буй 17 дугаар жарны сүрээр дарш галмарн жилийн сар шинийн баярын мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Талын Монгол олондоо ерөөл өргөж Тэнгэрлэг хэмтийн Үлзий буянд Баян мөнх сумаас цагаан сарын уламжлалт адуучин тэмцээнийг хүргэж байна. Хэнтийн хөх улсын ингэрт хиймэр бадарсан нутаг бий. Хүлэгмэрдийн төвөргөн дунд хүндэт баян мөнх оршмаа. Эрийн хиймэр адуунда эзний хиймэр нутагда эртнээс өвлсөн уламжлалаа төмөн олон эрхэмлэн дайдалмүй. Жилийн сар шинийн босгон дээр жавартай өглөө цантай тал жигүүртэй мэд хурд сорьсон адуучдын тэмцээн эхэллээ. Уужим талдаа нар мандуулсан ухаант өвгдийн өлгийн нутаг уртын дуун салхиндаан уянгалж удамт Монголын гал аснаа. Ээжийн цайны үнэр хан хийж инрэл хайр гэр дүүрэн эрийн хиймэр адуучдын хүчийг энэ тэмцээнээр магтандуулнаа. Жилийн адуучдын наадам жавхаа төгс түүхээ бицээр тэсвэр ухаан хурд хүчийг тал нутагт цуурай туулсаар сайн адуучин шалгарч сансан үүсэн өөдөө дэлгэрч сүрэг буян аривжин өсөх сүлд хиймэр нь тэнгэрт цайлнам. Буурал өвгөд баярлан сууг булбраа өрөөс багтан хараг Баян мөнх сумын адуучдын алдар багтам түгэх болтугай. Тэнгэрлэг хэмтийн ариун нутгаас төмөндөө дэвшүүлэх ерөөл минь адуун сүрэг ариун байж айл хотол жаргал дүүрэн сар шиндэ сайхан шиндэрэ. Амархан сайн байцгаана уу. За үлийн энэ өнтөө сайхан өдөр Цэцэн хааны хүлэгч ирс адуучин тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт адуучин залуус болон нутгийн зан олонныхоо амар мэндийг айлтгая. Монгол түмний төр ёс баяр цэнгэл наадмын нэгэн том төлөөлөл салбар нь болох адуу догсон баяр ёслол наадам цэнгэн байдаг. Энэ ч утгаараа адууг хайрлах, хамгаалах зүгээр нэг хайрлаад хамгаалах биш. Яаж унлагын эдлэгэнд хэрэглэх вэ? Яаж спорт тусал нь хөгжүүлэх вэ гэдэг энэ том асуудал бид бүхний өмнө яадчгүй тулгараад байгаа нэг том шийдэл байгаамаа. Өнөөдрийн энэ арга хэмжээнд би гэсэн эерэг хандлагаар бид хойч үедээ үлгэрлэн дуурайлж энэ сайхан соёлыг түгээн дэлгэрүүлэхгүй бол өөрийнх нь түгээн дэлгэрүүлэх гэдэг бодлогыг өвөртлөн ирсэн нийт тамирчидаа тэнцэнт нь өндөр амжилтыг хүсэн өрөөё. Одомбосрдын хөдгийн байхан Орбын зүрсэлхэн сэргэн Одын үсэн сөхсраа Дөрөң тавг шүргэн байна Адуун зүсэрээ сайхан байна Адуучинди жаргачна Олсон хадуурчсан харцдаа Олсон дундад бахан байна Туда сайхан зон суртуулж Төмөн ахтын тарган байна Адуун зүсэрээ сайхан байна Адуучинди жаргачна
зохион байгуулагдаж байгаа адуучин тэмцээн маань амжилттай сайхан болж байна. Өнөөдрийн тэмцээнд Довлоо аймгийн 14-5 сумаас адуучин залуус эд таваа гайхуулан өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг бид бүхэн олон жил болгон зохион байгуулж байгаа. Энэ жил 2 дахь жилдээ цэцааны хүлэгч ирсэн өрөөндор зохион байгуулагдаж байна. За ингээ өнөөдрийн тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт адуучин залуус үзэгч олондоо сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлээрэ. Орон зугалж сайхан тэмцээн, сургууль тэмцээн зохион байгуулж байна. Сайхан болж байна. Тэнгэрийн гайц сайхан байна. Тий, олон сайхан залуучууд аймгийн улсын аварга 2 байна. Аймгийн аваргууд байна. Сумын аваргууд сайхан тэмцээн болж байна. Оо би шүргэн дээрээ алдчихлаа. Тэгээд одоо нэг хаях хаа. Энэ тэмцээнд чид уламжлалт болгон зохион байгуулагдана. Тэр бол сайн байна. Гоё л биш. Энэ тэмцээн зохиож ивэл энэ залуучууд болон сонирхолтой адуун талтай биш залуучууд. Тэгээд залуучуудаа ийм сайхан тэмцээнд олон их оролцож байгаа байл гэж хэлээ да. Энэ төрөлцөн ирсэн нийт баян хөгчүүдтэй сар шинийн мэнд хүргье. Би өнөөдөр энэ баян мөнх суманд сайхан адуучин тэмцээн зохион байгуулж үгээ авчирч оролцуулаад гээ явж байна. Сайхан өдөрч таарлаа. Сайхан тэмцээнд үгээ оролцуулаад ингээд явж байна. Намайг Дорногов аймгийн 70 жаргалан сумын малчин 10 наран болд гэдэг хүн би. Манай аймгийн аварга адуучин хүүхэндөө энд адуучин тэмцээнд оролцсон гэж ирээд. Тэгээ хүүтэйгээ сайхан тэмцээн үзээд явж байна. Тэгээд их сайхан Монголын ард түмэнд сар шинийн мэнд ихлээ. Тэгээд ирж морин жилдээ Монголын ард түмэн Илгээрээ амгалан төрлөөрөө төвшин амгалан мал хүн сайхан том бумаар өсөж сайхан өнтөө сайхан үйл боллоо. Тэгээ сайхан авартай залгуул сайхан шинэлээрэй л гэж хэлээ да. За амар мэндөө Баянмөнх сумын адуучин насан жаргалахтайгаа та бүхнийг уулзуулах гэж байна. За өнөөдрийн энэ тэмцээний сэтгэлээд нь сонсъё. За өнөөдөр их сайхан өдөр болж байна уу. Адуучин олон залуучууд ирсэн байна. Тэмцээн сайхан болж байна. Сэтгэл сайхан байна уу. За насан жаргалахын маань хувьд өнөөдрийн энэ тэмцээндээ оролцож байгаа хэрхэн оролцож байна? Яг сая уурга шүүрлээ. Тэгэл одоо уургалахад үлээгээд байж байна да. За адуучин одоо дээр үесэл өв залгуу уламжилж ирсэн бидэд одоо тэгэл өвөл зунгуул тэгэл морьтой. Тэгэл яг бие биенийхээ дэмээр л явж байна да. Тэгтэн зон олон болон энэ адуун тэмцээнд орж байгаа бүх залуучууд сар шинийн мэнд төргийа. Сайхан шинэлээрэ гэж. Өнөөдөр их гоё энэ тэмдээс хийсэн гоё адуучин тэмцээн болж байна. Одоо өнөөдөр сайхан залуучууд сайхан өнөөдөр гоё оролцож байна одоо. Тэгээ өнөөдрийн сайхан улсууд 50 хэдэн оролцсон тэр улсууд одоо өнөөдрийн баярын мэндийг хүргэе да. Тэгээ одоо өнөөдөр би ивент итгэж оролцоо одоо аавдаа их баярлж байна. Одоо аавхаа даадун дээр одоо өдний хүртэл одоо 40 хүртлээ аавхаа даадун дээр байлаа. Өнөөдөр ивент итгэж их баяртай байна. Морь жил гаргах чадаа улсуудаа өнөөдрийн сайхан баярын мэнд хүргээд одоо морь жилдээ эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн гэрээ да. Сайн байна уу? Сайн. Хэний хин гэдэг вэ ахын дөг? Намайг улам баярын амрал гэдэг. Хэдэн настай вэ? 5. Морь хизэнээс унж сурав? 3 настай хата. Морь унаад явах нь хамгийн сайхан зүйл нь юу вэ? Дахих. Мориндаа маш их хайртай юу? Тэ. Ахтай нэг сайхан дуу дуулаад өгөөч. Шүлэг уншаад өгөөч. За нутгийн зон олондоо сар шинийн мэдлэгээс шүлээч. Нутгийн хүмүүс сайхан шинэлээрэ. Сайн байна. Энэ адуучин тэмцээн сайхан өргөн дэлгээр сайхан тэмцээн оролдон болж байна. Жил болгон зохион байгуулагчдын тухайд таны залуу хүний хувьд сэтгэл ямар байгаа вэ? Өнгөрсөн жил бас та энэхүү тэмцээний маань 3 дугаар байранд шалгарсан байгаа шүү дээ, тийм ээ? Тийм энэ ингээд нөө залуучууд адуучтай дэмжиж гээ зохион байгуулж байгаад нэг талархаж байгаа. Баярлж талархаж байна да. Тэмцээний явц сайхан байна дөө. Тий.
Одоо тэгэл дараа сая уурга ташуураа шүүрчлээ. Одоо дараагийнхаа шатанд анхаарал сууж байгаа чинь. Нийт нутгийн зон болон энэ телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ сар шиндээ сайхан шинэлээрэ гэт. За. За баярлалаа. Их эзэн Чингис хааны их адуун зүргийн бэлчээр унтдаг Хинтээ аймгийн Баян-Мөг сум 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх галмарын жилийн сар шинийн баяр зориулсан адуучин нэмсэн эхэлж байна. За өнөөдрийн цаавралдаанд олон сайхан авраг адуучид зорин ирж оролцож байна. 2022 оны Монгол улсын авраг адуучин Дорногов аймгийн Ихэд сумын Ариат Улаангүйгийн гандамар 2025 оны Монгол улсын авраг адуучин Дорж бүрийн Сумьяа сүх Сумын зан Аюушин даваа цэрэн Хинтээ аймгийн Дархан сумын Ариат Борхүүгийн Шинэ баяр Дорногов аймгийн Далан жиргалан сумын Ариат аймгийн авраг адуучин Наранболдын хөөхөндөө Хинтээ аймгийн Дархан сумын Ариат Мөнхбаатарын Жансан нормнар гарч иржээ. Сажил болгон уламжил болгон Баян-Мөг суманд цагаан сарын нэвтрүүлэх адуучин нэмжээ зохион байгуулагддаг болж байна. Монгол улсын авраг адуучин Спортын дэд мастер Улаангүйгийн гандамар за 2022 онд аймгийн аврагт дөрүүлээд улсын аврагт төрүүлсэн адуучин Задашуура шүүрээд уурга шүүрэхтэй гараараа савцсан болоо да их хөшсөн байна. За Улаангүйгийн гандамар Дорж бүрийн Сумын сүх нар Хинтээ аймгийн Баян-Мөг сумын хүргэн 2025 оны Монгол улсын авраг адуучин Дорж бүрийн Сумын сүх за улс чансаагаар 2 дээр ирэмлэгдэж байгаа адуучин Задашууран дээр хүрсэнгөө уурга шүүрээд 3 өнөттэй болж байна. Сави дүүхэн удаашруулж гарч байна. За нийслэлийн авраг шалгуурал адуучин нэмжээ нөрүүлсэн өнгөрсөн жил яг энэ тэмцээндээ төрүүлсэн штэ. Дорж бүрийн Сумын сүх Сямартай ширүүн дээр 3 мөрийг гаргаж гисэн сартаа адууны сарыг харж байна. Ер нь одоо ингэж ургалдаг адуучин сайхан байна. За Сумын аврагт дөрүүлсэн аймгийн бүстэй төрүүлээд байгаа. Аймгийн аврагаас хүрэл медаль үрдсэн адуучин. За явган ширүүн дээр 4 мөрийг гаргаж өгч юм байна. Явган ширүүн дээр харин тооцоолдож байна. За Хинтээ аймгийн Дархан сумын Ариат Сумын зан Аюушин даваа цэрэн алаг барт явждаа. За 2013 онд аймгийн аврагаас хүрэл медаль үрдсэн Сумын аврагт 2 дугаар байр шалгарч байлаа. Самартай ширүүн дээр алдаж байгаа юм байна. Дорногов аймгийн Далан жиргалан сумын Ариат аймгийн авраг адуучин Наранболдын хөөхөндөө зааврынхаа хамар цагаан хүр мөртөө явсан. Задашуура шүүрж байгаа юм байна. Уурга шүүрчээ. За бүхэл 9 өнөттэй болж байна. За аймгийн аврагт 2023 онд дөрүүлсэн. За ер нь удам залгаж яваа адуучин. За аав талаас нь ярих юм бол Боржгоны нэрт хуурч Арваа гэж хүн байсан. Бушхын цагаан дэрвийн Арваагийн Наранболдын хөөхөндөө гэж Сумын аврагт 2 удаа төрүүлээд байгаа. 1 удаа 2 дугаар байр шалгарсан. Аймгийн бүстэй 2 дугаар байр шалгарсан. Аймгийн аврагт төрүүлсэн. За Хинтээ аймгийн Дархан сумын Ариат Борхүүгийн Шинэ баяр алаг мөртөө явсан. Задашуура алдаж байгаа намрны явдлаас ассан. Зааварга нөгөө талаас илгэсэн боловч арай л холоо өрөнгөрч байна. Зоолон мөр гарч ирсэн. Саабуур лутг шургуулсан. Заара унж болохгүй унхал юм бол оноо багс чинь унжиж байгаа юм байна. За нийлбэр оноо 6 өнөттэй болсон. Ууруудаа шүүрэн дээр оноо аваагүй байгаа. За аюуган шургуун дээр 9 өнөө бол 15 өнөттэй болох юм байна. 3 өдөө урсан өөрөө сайхан за адуучин сайхан нуугдж угаал уургалах хэрэгтэй. За босоо шургуулаа магнаалтчих юм да. Нөлж байна. Хинтээ аймгийн Дархан сумын Ариат Мөнхбаатарын Жансан руу алаг барт явж байна. За өнөөдөр нэмсэн уралдааны дашуурыг Бадарчингийн лавг дорж уурыг 3 дугаар үгийн малчин Мижид доржим Батмөнх нар тавьж өгж байна. За харин шүүгчээр 2 дугаар багийн малчин Цэвэн Зүрэнгийн болтхоо 1 дугаар багийн малчин Баян-Мөнхийн Мөнхөргөл нар шүүж тунгааж байгаа. За Жансан норбын хувьд бол сайхан уурга залгадаг, сайхан уурга барьдаг залуу. Задран шилдэг 6 залуу гарч иж байна.
Санти аймгийн дархан сумын яриад сумын аврагт дуучин Мөнхөлгийн Батууг. Хинтээ аймгийн дархан сумын яриад Манлын дархан Баатар. Хинтээ аймгийн Галшир сумын яриад сумын гишүүн аврагт дуучин Сүхбаатрийн Тэмүүжин. Хинтээ аймгийн Галшир сумын яриад сумын гишүүн аврагт дуучин Төвшин гэрлийн Амжилт орж. Галшир сумын яриад Эрдэнэ сүхийн Тавааним. Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриад сумын аврагт дуучин Батбаярын Содом наргаж ижээ. Заалан сайхан залуучууд баян мөх сумыг зорин ирсэн. Санти аймгийн дархан сумын яриад 2025 оны сумын аврагт дуучин Мөнхөлгийн Батууг. За шүүр ургыг сайхан шүүрнэ залуу дуучин. За талын нөмөө адуушин нэмцэнд оролцож байлаа. Өнгөрсөн жил за 9 оногтой мөртөө шургуулж байна. 2 мөрийг гаргаж өгсөн. Арай л дутаж байна. Саадтал агуун шургуулах хэрэгтэй. Зөрөгтэй шургуул зүгээр л юм байгаа залуу хүн алдчихээ. Санти аймгийн дархан сумын яриад Манлын дархан Баатар алга мартаа явсан. Саада шүүр алдж байгаа мөрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 3 минуттай болж байна. За бид бүхэн удаа шургуул тарж байна да. Самартай шургуун дээр 3 мөр гарсан. За буур л одоо шургуулж идэл цог тусаа зогсож байна. За адуучны өдрийн од юм да. За энэ адуу номхон үгүй гэдгийг адуучин сайн мэдэхгүй. Мөртөө гүн шургуун дээр сайхан шургуулад 21 оноотой болж байна. Санти аймгийн Галшир сумын яриад сумын аврагт дуучин Сүхбаатрийн Тэмүүжин алга мөртөө явсан. За шүүрж байгаа маань мөрний явдал суларсан. Ургаа шүүрчээ. За 6 оноотой болсон да. Өөрөө шүүрэн дээр 6 оноотой болно гэж бас болж байна. За мөртөө гүн шургуун дээр оноо алдаж болохгүй. За хонгаралцсан мөрийг шургуулсаа. 9 оноо аваад нийлбэр оноо 15 оноотой болж байна. За бид бүхэн удаа шургуул харж байна да. За өнгөрсөн жил аймгийн бүстэй 6 дугаар барьшил гарсан. Сумын аврагтаа 2 удаа төрүүлээд 1 удаа 2 дугаар барьшил гарсан гэдгүүчин. За урдны үлгэн нутаг Галшир сумын гишүүн аврагт дуучин Төвшин гэрлийн Амжилт орж. Хээр мөртөө явсан мөрний зөвлөлт тонгоохонд шүүрээ алдаж байгаа маань мөрний явдлаа засандаа уурга шүүрч чадсан бай. За мөртөө шургуун дээр 4 мөрийг гаргаж өгсөн зөвдлөөс уургалсан. Алдаж байна. За Галшир сумын яриад Эрдэнэ сүхийн Тавааним. За харин шүүр уургыг бол одоо сайхан шүүрдэг залуу. Дүүрэн 9 оноотой болж байна. За мөртөө шургуун дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Тулчлаа. За явган дээр 9 оноо чухал да 18 оноотой бол дээшээ гарчиж магадгүй. За ямар ч байсан байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо авч байна. За бид бүхэн удаа шургуул харж байна да. За сумын аврагтаа мөртөө явган шургуун дээр алдаад тэмцээрээ өндөрлөж гаргацсан. За Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриад сумын аврагт дуучин Батбаярын Содом алга мөртөө явсан да. За дуур үлгэн нутгаас зорин гэрж оролцож байна. За шүүрээ алдаад уургаа шүүрээд 3 оноотой болж байна. За бид бүхэн удаа шургуул харж байна. Уургыг бол яг л харсан зэгтээ шүүрсэн. Самартай шургуунд уургаа гартаа гүйлгээ шургуулсан. За зогсоож байна. За адуучны мэдрэмж юм да. Гартаа сайхан уургаа гүйлгээд шургуулсан. Алдаг марчус сайн уургын мөрөлтэй. 12 оноотой явган шургуулж байна. 3 мөрийг гаргаж өгсөн. Халиу мөрийг шургуулад за ямар ч 9 оноо аваад 21 оноотой болж байна. За одоогийн байдлаар 21 оноотой 2 адуучин гарч ирж байна. За Дундгой аймгийн Сайн цагаан сум бол одоо сайн адуучдын үлгэн нутаг. За Жамбалдорж Золбоо гэдэг одоо сайн адуучд бас байгаа. За аймгийн бүсийн аврагтаа дөрүүлсэн Төвшин баярч гэсэн Сайн цагаан сумын хав шүү. Ядарган шилдэг адуучин залуучууд гарч ижээ. За Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриад сумын авраг адуучин Гамбүрвийн Баасанжав. Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриад Чулуунбаатрийн Мөнх чулуун. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын яриад Баттөмрийн Мөнх өргөл. Амрбатын Отгонбаяр. Дорногой аймгийн Хэд сумын яриад Хүүхэн хүүгийн Нямдорж. Хинтээ аймгийн дархан сумын яриад сумын авраг адуучин Батбаярын Батцайхан наргаж ирж байна. За Батцайхны хувьд аймгийн аврагаас мөнгө медаль үрдэж байлаа. Сэлэнгэ аймгийн Орхон дуу сумд ажиллаж амьдардаг. За одоо л отроор Хинтээ аймгийн дархан сумд ирчихсэн байгаа. За Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриад сумын авраг адуучин Гамбүрвийн Баасанжав. За мөрний зөвд бол тонгоохонд за шүүрээ шүүрж байгаа юм байна. За уурга
Шүүрсэн. За бид бүхэн утаа шургуул харж байна. Сайхан шүүрсэн. Замартай шургуул дээр нь 5 марыг гаргаж өгсөн. Үзүрэн гэдэг шургуулсан. За хушуулдааж буцаж дэвээд шургуулж байгаа юм байна. За Дундгой аймгийн сайн цагаан сумын яриад Чулуунбаатарын мөнгө чулуун Савдар мартын явсандаа замарны явдлаас ташуураа шүүрээд уургийн мөр иргсэн уурга шүүрч байна. За яарч болохгүй сандарч болохгүй дээ алдчих юм да 6 оноотой байсан. За харин тэгээд явган шургуун дээрээ шургуулад 9 оноотой болоод нийлбэр оноо 15 оноотой тэмцээнэ өндөрлөж байна. Сүхбаатар аймгийн Улбаян сумын яриад Баттөмрийн мөнгө хөргөл сааврын мөрч жигдхэн орж ирлээ ташуур алдаж байгаа маань уурга шүүрч байгаа маань 3 оноотой болж байна. За Сүхбаатар аймгийн Улбаян сумж бас л сайн адуучдын өлгийн нутаг Самартай шургуун дээр нь 2 мөр гарсан. За жоохон уургын мөр явуулсан болчтой болохоор байла. Замрот тим отхон баяр Аалаг мартын явсан морины зөвлөлт тонгоохонд шүүрэ шүүрч байгаа юм байна. Зааварга шүүрчээ. Зааварга шүүрэг ер нь төвгүй шүүрдэг залуу байна. 9 оноотой болсон. Замартай шургуун дээр 2 мөр гарч ирсэн. Урт уур гарч хөвүүлсэндээ алдаж байна. За өнөөдрийн адуучин залуучууд 95 алдын уургатай байсан. Ер нь сайхан жуургалсан. За Дорнонгой аймгийн Ихэд сумраад хүүгэн үгийн ямдарч хаалцсан мартын явсан. Асал сайн адуучин штэ. За шүүр уурган дээр 6 оноотой болсон. Аймгийн авраг сумын аврагтай тогтмол оролцдог залуу. Самартай шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. Уурга нь голоор уурчж байна. Зааварга солиод гараад ирсэн. 2 мөр гарсан. Үгүй шургуулсан. За ингэж л одоо сайхан уургалдаг залуу тэгээд Мартай шургуун дээр жоохон тооцоол алдсан. Самартай шургуун дээр оноо авсан болчтой. Дээшээ гарч ирэхээр байла. Саватвингийн бат сайхан хонгор мартын явсан. Аймгийн аврагаас мөнгөн медальтай сумын авраг төрүүлж ирсэн гэдэгтүүчин. Саад шүүрэ алдаад уурга шүүрээд авч байгаа юм байна. За уурууд шүүрэн дээр нь морины ирчээрээ явж гарагддаг. Самартай шургуун дээр нь 4 морийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За нэг л тохих ёстой. Садаргийн шилдэг адуучин залуучууд гарч иржээ. Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Батвингийн Сорон зомболд Галшар сумын яриа сумын авраг адуучин Амарвиндийн Баттулга, Галшар сумын яриа сумын авраг адуучин Батэрдний Баян мөнх, Хэнтэй аймгийн Баян мөнх сумын яриад Баяр хүүгийн Тэмүүжин, Хэнтэй аймгийн Баян мөнх сумын яриад Өлцийн жаргалын Золбоо, Баян худдаг сумын яриад Төрмантхийн Амар 50 нар гарч ирж байна. За энэ хүү тэмцээн жил болгон Хэнтэй аймгийн Баян мөнх сум дээр зохион байгуулагдана. За Баян мөнх хайрхан хоймор талд нь ханхааж хэрлэн гол нь мэрсцэн урсдаг тал сайхан нутаг. Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Батвингийн Сорон зомболд хаалц мартын явсан. Саад шүүрэ шүүрээд борны явдлаас уурга шүүрч байна. Монгол улсын авраг адуучин Нэргүн өмсрийн аврагын шавн саагтан нүрээ түлэгж ирсэн наадмын сорилго наадам төрүүлж ирсэн адуучин Самартай шургуун дээр Нэргүн өмсрийн аврагын уургалттай маш адилхан уургалтыг үүсгэж байна. За ингээд уургалт дээшээ жоохон уурга өлөгдөг. За тэгээ нарийсгэж байна. Нийлбэр оноо 15 оноотой болж байгаа юм байна. Саалтраа мэрэгдэ байран дээр нэргүүлээд 24 оноотой болоод тасарчлаа. За би түхэн удаа ширүүл харж байна да. За Нэргүн өмсрийн авраг адууч яг л ингэж уургалдаг. За яг тэр техникийг сурж байгаа юм байна. За насаар бол одоо 18 настай залуу. Ирээдүй байна да. Хурдны өлгийн нутаг Галшар сумын авраг адуучин Амарвиндийн Баттулга сайхан жуургын мөртэй залуудаа ташуураа алдаад уурга шүүрээд авч байгаа юм байна. За би түүхэн удаа ширүүл гарч байна. Самартай ширүүн дээр 9 оноо бол явган ширүүлнаа алдаж байна. Заватэртний Баян мөнх Хэнтэй аймгийн Галшар сум зааваргын мөрч сайхан жорж ирлээ. Уурга шүүрэн дээр 9 оноотой болж байна. За 4 мөр гарч ирсэн. Алдаж байна. Саягун дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөө. Эхний хүн 24 оноотой болоод тасарчихсан. Алдчихлаа. За Баян мөнх сумын яриад Баяр хүүгийн Тэмүүжин Аалаг мартын явсандаа сайхан элдвтэй адуучин залуу. За шүүрэ алдаж байгаа юм. Уургын мөрчин чигээрээ сайхан орж ирлээ. Уурган дээгүр уурган мөр дээгүр нь гараад уургад шүүрэн дээр оноо авч чадсангүй. Самартай шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаас шургуулсан.
За ханруулж ирээд ургаалдаад тавиад туучлаа. Завын мөх сумын шилдэг адуучин өлзий жиргэлийн золбоо. Сайхан хийр мөртэй гарч ирж байгаа юм байна. Заавын сайн адуучин хүн байсан да. За жигтэйхэн гоё мөрөндөг. Завын мөх сумын сор улсан өрдүүдийг харна гэх юм бол манай золбогийн өвөөдөр очиж бас хардаг байсан гэж манай буурлууд ярьдаг. За тэгэхээр удам залгаж ваал адуучин. За өнөөдөр жигтэйхэн хоёр гоё мөртэй явж гисэн да манай золбоо. Завын удаг сумын харьяат Төрбаатарын амар тайван аалаг мөртэй явсан да. За Зэлэнг аймгийн Жавхан суман дээрээс танилцж байлаа. Сайн адуучин. За өнгөрсөн жил ирж бас цагаан сарын нэвтрүүлгийн адуучинд оролцсон штэ. Сайхан уртуургаар уургалдаг залуу. Задаргийн шилдэг 6 залуу гарч ижээ. Завын мөх сумын яриад Хүрлбаатарын анх учрал Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын яриад сумын амраг адуучин Дэлгэрмаагийн гал удрах Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын яриад Инхмаагийн алтан уйг Дэлгэрхан сумын яриад сумын амрагын 2 дугаар байрын шагнал адуучин Мөнх сүхийн анх хоёр аймгийн амраг адуучин Гэндэнгийн Зогтбаатар Дэлгэрхан сумын яриад хишиг заяа наргаж ижээ. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Хинтээ аймгийн Баян мөх сумын 2 дугаар багийн аймгийн амраг адуучин Ухны Эрдэнэт тэргүүн байр шалгарсан адуучин залууд хурдан удмын ядуугаар шагнаж урамшуулсан 3 дугаар багийн малчин Эрдэнэ саруулаас ивент тгсэн. Завын мөх сумын Хүрлбаатарын анх учрал аймгийн амраг аймгийн бүстэй оролцож исэн залуудаа. За дав үдсэнгүүл үдсэн л залуу. Заурууд шүүрэн дээр 3 минуттай болж байна. За мортой дээр алдаад тэмцээн өндөрлөж байна. За Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын амраг адуучин Дэлгэрмаагийн гал удрах. За сумын автаа дөрүүлсэн. За харин сумын амрагаас 5 медаль аваад байгаа баг шүү. За аймгийн амраг аймгийн бүстэй тогтмол оролцож байгаа залуу. Өөрөө шүүрэн дээр 6 минуттай болсон. За мортой шүргэн дээр нь 2 мэрийг гаргаж гисэн. За даваа шургуулсан уурга алдчих юм да. Олж байна. Явган шүргэн дээр нь олон мэр гарсан. Алдчихлаа. За Цэнгэр мандал сумын яриад Инхмаагийн алтан уйг хонгор мөртэй явсан. За шүүрээд уурын мөрчин чигээр сайхан орж ирж байна. Уургаа шүүрч байна. За 6 минуттай мөртэй шургуулсан халиу мэрэг байран дээр нэргүүлээд за нийлбэр оноо 15 минуттай олчлоо доо. За 9 минут бол 24 минуттай болоод тасарч мэдх юм байна. За одоогийн байдлаар Соронзон болд 24 минуттай байгаа. Ганц мөр гарсан хамарцага харбар алдчих юм да. За Хинтээ аймгийн Дэлгэрхан сумын яриад Мөнх сүхийн анх хоёр. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан да хэдхэн хоног өмнө. За шүүр урган дээр 3 минуттай болж байгаа юм байна. Самартай шүргэн дээр нь 3 мэрийг гаргаж өгсөн. Шургуулсан да. Хараатай залуу байна. За харин номхон мэрч тарлаа да. За ямар ч хэсэг 9 минуттай болоод 12 минуттай болж байна. За би дүүхэн удаашруу тарж ин да. За Хинтээ аймгийн Баян мөх сум бол за их уур очтын үлгийн нутаг сайн адуучид байсан. За явган дээр бас л уургалаад 9 минут аваад нийлбэр оноо 21 минуттай болж байна. За одоогийн байдлаар 24 минуттай нэг залуу 21 минуттай залуучууд гараад иржээ. За аймгийн амраг адуучин Гэндэнгийн Зогтбаатар Хинтээ аймгийн Дэлгэрхан сум халдсан мөртэй явсан. За шүүрнээр тонгоосонгүй уургын мөрөд дарбад хөдлөгсөн уурган дээр явсараад үзүрдүгэн тонгоогоод 3 минуттай болж байна. За мөртэй шүүргэн дээр 5 мөрийг гаргаж гисэн хонгоралцсан мөрийг шургуулжтай хонгоралцсан мөрийг шургуулж байна. За Гэндэнгийн Зогтоо гэдэг үндэ сайн адуучин. За явган шурган дээр дутж байна. За хишиг заяа Хинтээ аймгийн Дэлгэрхан сум сайхан жорж ирлээ. Шүүрэн дээр тонгоосонгүй. За шүүр алдаж байгаа юм байна. За уурган дээр бас л дутж байна. За мөртэй шурган дээр алдаж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүргээ оруулж байгаа зохион байгуулж байгаа залуучууд гарч иж байна. За Төв аймгийн Яриад аймгийн амраг адуучин Ганбаатарын Зацрал, Төв аймгийн Зүүн мод сум Яриад аймгийн амраг адуучин Энхбатын Төвшин Жаргал, Дундгой аймгийн Харьяат Отгонбаатар, Төв аймгийн Бүрэн сумын Харьяат Батцэнгэлим Баатарним, За Баян мөх сумын адуучдын холбоон дэргүүн сумын амраг адуучин Төмрөатын Хөдрбаатар, Хинтээ аймгийн Дархан сумын Харьяат Ариун Баатар наргаж ижээ.
За аймгийн авраг адуучин цацрал төвшин жиргэл нар бол за баян мөг сум дотрлоод явж байгаа. За тэгээд өнөөдөр цагаан сарын нэвтрүүлэгтээс адуугаар бол яа гэд адуугаа ялгаа сайхан мөрдөө ялгачихсан. Тэмцээн уралдааныг сайхан зохион байгуулж өгсөн. За тэмцээн уралдаан зохион байгуулахад адуун зүрэг оруулж байгаа хүмүүсээс эрхэмжүүлээ. За өнөөдөр тэмцээн уралдаанд адуун зүрэг оруулсан аврагуудаа баярлсан дарснаа илэрхийлье. За аймгийн авраг адуучин Ганбаатарын цацрал. За сумын авраг 4 удаа дөрүүлсэн аймгийн бүсээс медальтай. За 6 оногт болж байгаа юм байна. За мөртөө ширүүндэр дөрвмөр гарсан хүрмэрийг хушуулчих юм да. За хушуулдаад буцаад дэвтэл уурга мултарч байна. За аюуган юргундэр 6 мөр гарсан. Бас л алдчихлаа. Аймгийн авраг адуучин төвшин жиргэл. За улсад чансаагаар 14 дээр бичиж байгаа залуу. За аймгийн аврагтаа дөрүүлсэн сумын авраг 4 удаа дөрүүлсэн. За нүүдэлчин фестивал хүрэл медаль үрдсэн. Нийслэлийн аврагаас бас хүрэл медаль үрдсэн дээ. За 9 оноотой мөртөө жургуулж байна. За бас л ушуулдаад алдчихлаа. За аюуган ширүүндэр ганц хармар гарсан. Хармарыг та байран дээр нэргүүлээд 18 оноотой болчихж байна. За эхний адуучид 21, 24 оноотой болсон 18 оноо гэдэг чинь тэгэл мултарж байна гэсэн үг. За Дундгой аймгийн Харьяат Отгонбаатар Самарны зөвд бол тонгоосон дэшүүрээ алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уурга бас алдажээ. Самартай ширүүн дээр ганц мөрийг гаргаж гисэн алаг мөрөөр шургуулсан уургын мөр нь бас болсонгүй. За сумын авраг адуучин Батцангилын Баатарним Төв аймгийн бүрэн сум. За дэшүүрэн дээр тонгоосонгүй уургын мөр ханарсан. Уурган дээр бас болсонгүй. Тэгтээ өдөр дөрхөн аваад 3 оноотой болж байна. За яриг мөртөө ширүүн дээр 6 оноо авсан ч шууд тэмцээн өндөрлж байгаа. Сант аймгийн баян мөг сумын сумын авраг адуучин Төмөрбаатарын Хөдөрбаатар гойхон шургуу харуулнаа л гэсэн нэгэд уургада шүүрэн дээр унаад нойлчлоо. За 2 төрөлдөө оролцоод 18 оноотой болсон ч гэсэн тэмцээн өндөрлөнө. За Дархан сумын Харьяат Ариунбаатар Дархан сум бол сумын аврагаа зохион байгуулдаг. За сумын засаглалын тамийн газрын сайхан дэмжин ажилладаг. За мөртөө ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн алаг мөрийг дутчих юм да. За дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. Хинтээ аймгийн Дэлгэрхан сумын Харьяат Даштонгийн Энгтөр Дэлгэрхан сумын Харьяат Мөнхөрлийн Мөнх сайхан Баян мөг сумын Харьяат сумын алдар туяач сумын авраг адуучин Жалваагийн Энгтөр Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын Харьяат Чулуун гэрэл хадын Баяр Чулуун Сэлэн аймгийн Харьяат Бядагийн Ямжав Баян мөг сумын Харьяат Даштогийн Тамирхүү нар гарч иржээ. За өнгөрсөн жил Тамирхүү Заяагийн тэмцээндээ 3 дугаар байр шалгарсан. За өнөөдөр ч одоо баян мөг сумынхан Тамирхүүгээс дээгүүр оролцноо гэж ярьжсэн да. Даштонгийн Энгтөр хонгор мөртөө явсан да. Уурд шүүрэн дээр заа шүүраа шүүрээд уурын мөрчийн жигдхэн орж ирээл уурд шүүрээд авсан. За яран дашууртайгаараа уургаа шүүрсэн байна. За 9 оноотой мөртөө жургуулж байна. Олон мөрийг гаргаж өгсөн үзүүрийн хонгор адуу байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой болчлоо доо. За 2021 оны аймгийн аврагтаа тусгай байр шалгарч ирсэн. За 21 онд Хинтээ аймгийн Дархан суманд аймгийн аврагын зохион байгуулагцсан. За сумын аврагаас аач 2 медальтай залуу. За халуун мөрийг шургуулсан боловч чирэгдээ гараа авчиж байна. За нийлбэр оноо 21 оноотой болж байна. За Дэлгэрхан сумын Харьяат Мөнхөрлийн Мөнх сайхан. За дэшүүрээ алдаж байгаа маань уургын мөрний явдлыг сад уурган дээр орж ирээд бас алдаж байна. Самартай ширүүн дээр 3 мөр гаргаж өгсөн. За алдчих юм аас. Нойлж байна. За баян мөг сумын шилдэг адуучин Жалваагийн Энгтөр сумын авраг адуучин сумын алдар туяач залуу. За дэшүүрээ алдаад их сандарсаа. Завсал уурга алдаж байна. За ер нь алдсан ч онсон ч инээгээл явж идэг хүндээ. Самартай дээр бас алдаал инээгээл явж байна. За Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын Харьяат Чулуун гэрэл хадын Баяр Чулуун за дэшүүрээ алдаж байгаа юм байна. Морины явдлаас ассан уурга шүүрээд 3 оноотой боллоо. За Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сум бол Батхан хайрган байдаг. За эрэгтэй адуутай нутгийн залуу. Самартай дээр алдаад тэмцээн өндөрлөж байна. За Сэлэн аймгийн Харьяат Бядагийн Ямжав
За хонгор мөртөө явсан уургын мөрөж явуулчтай. Саада шүүрнээр нэлээд дутсан мөрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд уургаа бас алдаж. Сайрын сайн авдуучинда Хинтээ аймгийн Баян мөг сумд зорин ирж оролцож байна. За буулдаг залуу уурга барьсан зогсож явах юм да. Айта буултчихгүй алдаж байна. За Баян мөг сумын яриад таштагийн тамирхөө. За сумын аваргаас 2 медаль авсан авдуучин. Саада шүүрээд завуургын мөрний явдлыг шагалаад уурган дээр тонгоод саа уургын мөрний хурдан сарлаа. За өнгөрсөн жил талын дүм адуучин тэмцээнд Баян мөг сумын цаг дараах дэмжиж тамирчнаа оролцуулсан. Замартай жирүүндэр нь ганц мэргэрсэн өөрөө чунлаа адуугаас цовлоо. За өөрөө унаад уурга алдаагүй байх юм бол 1 оноо гацагтаад 2 оноо тоглодог. За нийлбэр оноо 12 оноо тоглож байна. Уурга шүүрийн оноо нийлээд явган ширүүндэр 9 оноо бол 21 оноотой болохоор байна. За аллагмар явсандаа аллагмарч номх юм да ширүүж гарсангүй тэгээд адуу ширүүн гарахгүй болохоор адууч тооцоол алдаад идэг. За Баян мөг сумын шилдэг адуучин залуучууд гарч иржээ. За мөнх мөгнэн гэрэл тод сумын авраг адуучин жүгдэр дэмдийн энквер сумын авраг адуучин зогт сайхны инктор оюун жимгийн бат сайхан аймгийн авраг адуучин ухны эрдэнэт сумын алдар туяач Эренсэн давгийн насан жаргал наргаж ирж байна. Хинтээ аймгийн Баян мөг сумын 3 дугаар авгийн адуучин мөнх мөгнэн гэрэл тод саада шүүрээ алдаад уургаа шүүрээд авчих юм байна. Загвар өнгөтэй мөртэй шургуулнаа. Хал өмөр үзүүр дээр гарсан алдаж байна. За сумын авраг адуучин жүгдэр дэмдийн куйр жүгөө вира гэдэг хүн саада шүүрээ алдаж ах чинь шүүр урган дээр энэ оноо алдаад байдгүй л штэ. За өнөөдөр арай олсонгүй дээ. За хүн улсын аврагтаас оролцож байлаа. 2 мөр гарсан ариун доогор найжих юм да. За боломгүй л байж дээ. За сумын авраг адуучин зогт сайхны инктор алаг мартаа явсан. За сумын аврагтаа 1 удаа дөрүүлээд 1 удаа 2 дугаар байр. 1 удаа 3 дугаар байр шалгарсан. За энэ жил 5-д орсон байхаа. За 3 оноотой мартаа жургуулгач байна. Ганц адуу гарсаа. За ингэж л одоо нарийн нэнд жургуулдаг залуу 12 оноотой болж байна. За аймгийн авраг аймгийн бүстэй оролцож байсан залуу да. За 16 наснда Баян мөг сумын төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулагдсан адуучин тэмцээнд дөрвөлж байлаа. Явган шургуун дээр алдаж байна. За Хинтээ аймгийн Баян мөг сумын өргөн ширхээр нутгалдаг оюун чимгийн бат сайхан хээр барьтай явсан. За 28 аймгийн авраг аймгийн бүстэй оролцож байсан. За аймгийн аврагтаа 3 удаа орж байсан баха. Самартай шургуун дээр нь хаалтсан мөрийг шургуулсан боловч зөрчиж байна. За уургын мөрөөр хитрхи зөмрөөд ороочж байна. За Хинтээ аймгийн Баян мөг сумын аймгийн авраг адууч ухны эрдэнэт саанөөдрийн тэмцээн уралдаанд төрүүлсэн адуучин залууд хурдан удмын адуугаар шанав жоншуулж байгаа. За шүүр урган дээр 3 оноотой болж байна. За 2017 онд аймгийн аврагтаа тусгай байр шалгарж байлаа. Замартай шургуун дээр нь 3 байрыг гаргаж өгсөн сартай хонгор барыг хушуулчих юм аа. За сумын алдар туяач Эренсэн давгийн насан жаргал самарны зөвдөл тонгоох нь саяр нь бядтай мөр унж гарч иржтэй. Хөлтөө хөмөр байна. За ямар ч байсан 3 оноотой боллоо. За би дүүхэн удаа шургуул харж байна да. Замартай шургуун дээр нь 2 мөр гарч өгсөн. Уургалж 12 оноотой боллоо. За 2023 оны сумын аврагт 5 дугаар байр шалгарсан. Хамарсан харамбар алдчих юм да. 12 оноотой тэмцээн өндөрлөж байна. За дараагийн шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. Хинтээ аймгийн Баян мөг сумын яриад ган жимгийн төвшин жаргал Хинтээ аймгийн Баян мөг сумын яриад сумын аврагын 2 дугаар байрын шангил адуучин мөнх жаргалын ган чулуун. За Баян мөг сумын 3 дугаар багийн адуучин ган жимгийн төвшин баяр. За сумын аврагтаа 1 удаа 2 дугаар байр 1 удаа 3 дугаар байр шалгарч байсан. За дараагийн адуучин мөнх хоёрын Нандин эрдэнэ сумын авраг адуучин Шинбаатарын Од сүрэн Батнасангийн Нарангүү нар гарч иж байна. Ганжимгийн төвшин жаргал хээр мөртөө явсан. За төвшөр алдаж байгаа маань адуучууны авхаа самбаг харуулж байна. Хэдий алдсан ч гэсэн 2 талдаа сэлгэж байна. Шургуулсандаа уд татуулчих юм аа.
За 2 гарын тамир сайтай. Хэдий унсан ч гэсэн адуу гэр нь урагшаа нэх алдаад байдгүй. За ингээ 2 гарын тамираар адуугаа зогсоож байна. За ууруудын шууран дээр оноо авсан болчтой. Дээшээ гарч ирэх боломж байлаа. За явган шууран дээр 9 оноо авсан ч гэсэн гээд 15 оноотой болоод тэмцээн өндөрлөн. За мөнгө чиргэлийн ганц чулуун аалаг мартаа явсан да. За сумын аврагтай 2 дугаар барьшил гарсан. За шуураа шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За 2 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаас шургуулсан. За өөрийн хонгор мартайгаа гарч ирсэн. За ганц чулууны 2 хонгор марчтай. Сайн мордууд. За ганц чимгийн Төвшин баяр сумын аврагын 2 дугаар барьшил гарч ирсэн адуучин 2018 онд Хинтээ аймгийн Бэндэр сумд очиж оролцож байлаа. Аймгийн аврагтай. За мөртөө шургуун дээр халиу мөрийг шургуулсан. Ханаруулж ирээл уурга алдаж байна. За мөнхгүй 90 баяр хэр мөртөө явсан. За дэшүүрээ шүүрээд уургын мөрөд дарбад хөдлөгсөн уургаа шүүрж байгаа юм байна. За 6 оноотой болсон доо. Мөртөө шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн алдчих юм аа. Бацлаг 3 мөр гарсан. Аалаг мөрөд хажуудалд гарсан. За хүрэн мөрийг шургуулсан. За нийлбэр оноо 15 оноотой боллоо. За сумын авраг адуучин Шинбаатарын Одцөрөн аалаг мөртөө явсан. За дэшүүрээ алдаж байгаа юм байна. Морины явдлаа зассан уургаа бас алдажээ. За аалаг мөр уургын мөрнч та болсонгүй. Уургын мөр явсангүй хажуу дэшээ займчж байна. За Батнарсангийн наранхүү. За дэшүүрээ алдаж байгаа юм байна. 2 талдаа сэлгэндээ уургаа шүүрчээ. 3 оноотой болоод мөртөө шургуулж байна. 5 мөр гарсан. Сартай зэрд мөрийг хошуулдж байна. За зүүлийн 5 тамирчин Дэлгэргаан сумын яриад Атмөнхийн Лодоо самбуу Баян сумын яриад Одхүүгийн Баяр жавхлан Дэлгэргаан сумын яриад Жамбал давг Баян сумын яриад Эрдэн саруул Баян сумын яриад сумын алдар туяаж саруулын инг зөрөгтнөр гарч ирж байна. За зүүлийн нэмэний ачаа хүнд гэдэг сайхан уралцноо. За Дэлгэргаан сумын яриад Батмөнхийн Лодоо самбуу хонгор мөртөө явсан. За дэшүүрээ шүүрээд за нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрч байна. За 9 оноотой мөртөө шургуулсан. 5 морийг гаргаж өгсөн. Аалаг мөрийг шургуулад авсан да. Нийлбэр оноо 18 оноотой болж байна. За аюухан шургуун дээр 9 оноо бол 27 оноотой болох юм байна. 2 мөр гарсан. Алдаж байна. За Дэлгэргаан сумын яриад Жамбал давг. За талын дөмөө адуучин тэмцээнд яг л энэ уургын мөртөөгөө очиж оролцож байлаа. За дэшүүрээ алдаад уургаа шүүрч байна. 5 мөр гарч ирсэн. Үзүүрийн халиу мөрийг алдаж байна. За Одхүүгийн Баяр жавхлан Баян сумын 3 дугаар багийн адуучин. За Улаанхүүгийн ганд нөмөр аваргын Милалга нааданд сайхан оролцож байлаа. За ууруудын шүүрэн дээр оноо авч чадсангүй. Мөртөө шургуун дээр нь 3 мөр гарч ирсэн. Үзүүрийн алга мөрийг алдчих юм аа. За өнөөдрийн тэмцээн уралдаанаас дэмжин ажиллаж байгаа Эрдэн саруул гарч ирж байна. Баян сумын 3 дугаар багийн адуучин. За дэшүүрээ алдаж байгаа юм байна. Уургын мөр нь ергэж орж ирээд уургаа бас алдчихээ. Басал сэтгэлтэй 5 дугаар байр шалгарсан адуучин залууд сайхан суран эдлэр шигнэж уншуулсан. За сүүлийн адуучин сумын алдар туяаж саруулын инг зөрөгт. За сумын аврагаас 5 медаль авчихсан залуу. За дэшүүрээ шүүрээд уургын мөр чирэн болсонгүй. 3 оноотой болсон. За мөртөө шургуун дээр нь 2 мөр гарсан. Аалаг мөрийг хараатай аваад үлдэж байна. За 2017 2018 онууд тусал сайн байлаа штэ. За Баян сум бол 2004 оноос хойш сумын аврагаа зохион байгуулж байгаа. За 1997 оноос хойш бооцоо шургуул тэмцээн хөгжсөн. За тухайн үед л одоо мөнгө шургуулна л гэж ярьдаг байсан. Намайг бага байхад бол явган шургуун дээр уургалаад 21 оноотой болоод дээшээ гарч ирж байна.
За энэхүү Баян мөнх хайрханаараа угладаг Баян мөнх сум зохион байгуулагдсан Сарчинын баярын дугаарт 50 гаруй адуучин залуучууд Эд5 эдрийн жихаа сорин өрсөлдснөөс 5 дугаар байранд Хинтээ аймгийн Баян мөнх сумын яриад сумын алдар туяач Сарвлын инх зөрөгт шалгарч байна. Шагналыг өнөөдрийн нэмсэн уралдааны гардан зохион байгуулсан сумын авраг адуучин Загдын Төмөрбаатар, Төмөрбаатарын Хөдрбаатар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 4-р байранд Хинтээ аймгийн Дэлгэргаан сумын яриат Дашдангийн Энгтөр шалгарсан. За шагналыг Баян мөнх сумын 3-р багийн малчин Эрдэнэ Сарвал шагналыг гардуулж байна. 3-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын яриат Манлын Дарханбаатар шалгарсан. Баян мөнх сумын 3-р багийн адуучин Мөнх Магнайн Гэрэл тод шагнаж урамшуулж байна. За 2-р байранд Дундгой аймгийн Сайн цагаан сумын яриат сумын авраг адуучин Батбаярын Содном шалгарсан. За шагналыг өнөөдрийн нэмсэн уралдааныг гардан зохион байгуулж байгаа сумын авраг адуучин Жүгдэр Дэмдийн Инквер хурдан удмын адуугаар шагнаж байна. За энэхүү 2026 оны сүрээр дарагч Галмарын жилийн Сарчинын баяр зориулсан адуучин нэмзайн тэргүүн байранд Салин аймгийн Орхон туул сумын яриат Батуингийн Соронзон болт шалгарсан. За шагналыг Баян мөнх сумын цэцэгдрэг Нямдава аймгийн авраг адуучин Ухны Эрдэнэ нутнаар шагналыг гардуулж баяр хүргэж байна. Монголын адуучдын холбооноос монголчуудаа айлчлан ирж буй 17 дугаар жарны сүрээр дарагч Галмарын жилийн Сарчинын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Айл бүхэн аз хиймэр бадарч адуун сүргэн өсөж арвжиж тал дүүрэн буян гişиг дэлгэрч төрөл садан төмөн олноороо хэлгээрээ инх амгалан золгон ирж буй жилдээ ариунлих элбэг хангалуун хиймэр дүүрэн байхын хөрөөлөргий. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. За эрхэм олон та бүхэн минь сайхан шинжилж гэнэ үү. За Хинтээ аймгийн Баян мөнх сум за цагаан сарын баярын дугаарыг гаргадаг уламжлал болгон. За өнөөдрийн бас баярын дугаарт адуучин тэмцээнд Сэлэнг аймгийн Орхон туул сумын яриат Батуингийн Соронзон болт тэргүүн барь шалгарч байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанд сайхан оролцлоо. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ олцооч. Өнөөдрийн тэмцээнд тэгээд өргөн дэлгэр сайхан хэрүүл маргангүй сайхан боллоо. Өмнөх хамжилтаасаа дурдвал. Өмнө ч одоо тэгэл активрын сорилгонд нэг төрүүлж байлаа. Тэгээд нэг жижиг сургуунд тэгээд 4-5 орцсон. Тий. Өмнө дэлгэр сумд болоход бас тэрний төрүүлсэн тийм ээ. Тэгсэн. Активрын ирэх авсан. За Монгол улсын авраг адууч нэргэн номсрах нь уярлал байж байгаа хта. Тэгж олон шавтай да. Тий. За тэгээд дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. За баярлалаа. Таны ажил бас амжилт хүсье. За дуурын үлгийн нутаг Дундгой аймгийн Сайн цагаан сумаас сумын авраг адуучин Содном ирж 2 дугаар шалгарч байна. За баяр хүргэе. Өнөөдрийн тэмцээн уралдааны талаар сэтгэлээ олцооч. Өнөөдрийн тэмцээн уралдаа сайхан боллоо. Улсын авраг адуучууд их орлоо. Даваа гайхуулаад тэгээд 2 дугаараар эзэлсэндээ баяртай байна. Ер нь адуучин тэмцээн олон л болж байна. Адуучин тэмцээнд ер нь өөр яг юун дээр анхаарат оролцдог вэ? За ер нь тэгэл ер нь жигдхэн л оролцохыг л боддог доо. Өнөөдөр ташуураа алдчихлаа жаа. Өстөн дээр ер нь дэж гургасан. Нутгийн зам олондоо Сарчины мэт дэвшүүлж. Тэгээд Дундгойхон ард түм иргэдэд тэгээд Сарчины мэт төргөдөө. Арай минь дааж явдаг ээжтэй бас энэ завшинд бас Сарчины мэт уртудаа наслаарай гэж хэлээ да. Хинтээ аймгийн Дархан сумын Дархаа гэдэг залуу байна. Өнөөдөр адуучин сайхан боллоо. Өргөн дэлгэр сайхан боллоо. Өмнөх хамжилтаасаа ирвэл сумын аврагт 2 дугаар байр. Тэгээ багшаахан шуганд ганц 2 орж исэн. За тэгээ нутгийнхандаа сайхан шинэлцгээгээрээ. За Хинтээ аймгийн Дэлгэргаан сумаас манай Инктүр маань 4 дугаар шалгарлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За ер нь сайн адуучин аймгийн аврагтаа тусгай байр шалгарч байлаа. Ер нь хоол ойрын шургуй тэмцээн сайн оролцоод яваад амжилт гаргаад байдаг. Өнөөдөр л бас сайн гэдгээс дахиж бас нотолж харуулж байна. За өнөөдөр энэ сайхан тэмцээнд ирж 4 дугаар эзэлсэндээ баяртай байна да. Нутгийн сайхан залуучуудтай өрсөлдлөө. Сайхан байна. Өнөөдөр юун дээр анхаарав? За өнөөдөр шүүргэн дээр л анхаарлаа да.
сайхан шүүрлээ. За Энэтхэг аймгийн Баян мөх сум бол цагаан сарын нэвтрүүлгийг жил болгон уламжил болгон зохион байгуулдаг болоод байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд Баян мөх сумаас Саруулын инх зэрэгт сумын алдарт уяач маань 5 дугаар шалгарч байна. За баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр Баян мөх сум тэмцээн болж байна. Бас нутгийн залуучууд бас сайхан оролцож бас байр эзлэх ёстой гэж хүмүүс их л харсан. Тэгээ одоо хамгийн сүүлд Саруулын инх зэрэгт гарч ирээд салхийг одоо тэмцээнийг хаагаад өнөөдөр 5 дугаар шалгарч байна. Өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ болцооч. Сэтгэл сайхан байна. Олон аймгийн олон сумдын залуучууд ирсэн байна. Манаас нутгийн залуучууд бас морин малтайгаа их сайхан харьцаж байгаа юм байна. Морин эдлэг соёл бас нэлээд дэлгэрж явах шиг байна. Өнөөдөр сумаас зураг 20-од мөртөө ирчихв одоо. Дандаа мөр götэлсэн байна. Сайхан тэмцээн боллоо. Баяртай байна. За өнөөдөр тэгээд бүх төрөлдөл гайгүй арахыг л бодож ирлээ. Тэгээд жоохон уурга шүүрэний морд жоохон муу ах шиг байна. Тэрэн дээрээ жоохон залуучуудыг анхаараасаа. Тэгээд уурлахын хувьд сайхан уургалж байна. Тэгээд морд бас зог тусаад шүүрүүлэхгүй л байна да. Зарим морд тэр л тал дээр л тэрэн жоохон анхааруул. Өстнөө сайхан болчихжээ. Одоо залуучууд уурга хувь мөбл. За ингээ гарч байгаа морд жилдээ Баян мөх сумынхандаа бүгдэнд нь сар шинийн мэнд төвшүүлье. Та бүхэн сайхан шинэлцгээгээрэй. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр Энэтхэг аймгийн Баян мөх сум цагаан сарын баярын дугаар хадуучин тэмцээнийг хийдэг. Энэхүү тэмцээн бас уламжил болгоод бас сайхан болжээ. Олон сайхан залуучууд бас ирж оролцож байна. Өнөөдрийн тэмцээн уралдааныг бас гардан зохион байгуулсан. Баян мөх сумын хадуучтай холбоо нэргэн сумын авраг хадуучин Төмөр хатрын Хөдөр хатартай та нарыг уулзах гэж байна. Сайхан үлжиж байна уу? Сайхан үлцгэж байна уу? Сайхан үлжиж байна. За өнөөдөр уламжил болсон баярын дугаарыг бас сайхан зохион байгууллаа. Тэгээд сайхан боллоо. Өнөөдөр бас засаг даргын хамгийн газар Монголын хадуучтай холбооныхонтой хамт олонтойгоо хамтраа сайхан хадуучин тэмцээний хийлээ. Өнөөдөр бас тусал тэмцээн бүх улсуудаа одоо баярлалцсан талархснаа илэрхийлье. Тий. Тэмцээн бас өргөн дэлгэр болдог болжээ. Олон сайхан залуучууд бас зорж ирж штэ. Ер нь тий шүү. Одоо чинь өнөөдөр чинь за нэг 7 аймгийн 50 гаруй хадуучид 50-аад хадуучид орчлоо. Уламжлал өргөн дэлгэр болж байна. Би одоо өчигдөр бүртгэж яхад над руу сэлэнгээс ирж байгаа. Тэгээ сэлэнгээс ирж байгаа. За ер нь их л өргөн дэлгэр болж байгаа юм байна гэд. Одоо дараа жилээс бол уламжлал өшөө идвэл яг бах та олон хүмүүс л оролцох хүрээ томсох байх л гэж бодож байна. Уламжлал болгон зохион байгуулдаг учраас. Тий. За тэгээд олон сайхан залуучуудаас баярлуулж олон сайхан залуучууд энэ чаас оролцож авраг боллоо. Тэгээд өнгөрсөн жил энэхүү тэмцээнд дөрүүлсэн залуу Монгол улсын авраг хадуучин болсон шүү дээ. Тий. Энэ сумын сүгчэн бас учиртай ч манай 10 жилийн найз байгаа. За тэгээд Хэнтэй аймгийнхаа баруун бүсийг анх бас гардаж хийгээд найз банд төрүүлээд. Тэгээд цагаан сарын нэвтрүүлгийг нодлоо яг энэ доон дээр хийгээд сумын сүг найз банд төрүүлчихсэн Монголын авраг хадууч. Тэгээд өнөөдөр сайхан оролцоод сайн явсан. Тэгээд ирсэн хадуучд маань их хам сайтай байгаа. Баярлж байгаа. За модон морин жилдээ илгээрийн хавлан төрлөөрөө төвшин хамгаалсан байх болтгой гэж хүсэж байна. За баярлалаа. За энэхүү Монголын хадуучдын холбоо Хэнтэй аймгийн Баян мөх сумаас сар шинийн баярын дугаарыг бэлтгэн өргөлээ. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морион яа. Сарын эхний амгалантай цагаан сарын нэгэндээ айл болон овоо босгож аль сайн зүгтэй мөрөө гаргасан дээд хурмас тэнгэртэй тахил бүхнээ өргөж наран саран шиг гэрэлтсэн нарсан модчиг дэлгэрэх дэмдрэлтэй сайн өрөөлийг дэвшүүлэн эндээс мэдүүлье.
үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний болон гадаад кино үзүүр Батбокс. Боксо нэ. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.